Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За ингээд Амстердамаас гараа явж байна. За одоо бол Нидерландын А1 гэдэг хурдны замаар Германы Хамбург хот руу чиглээ явж байна да бид нэр. За Нидерланд улс бол хурдны замаар бас үнэхээр гайхуулдаг болсон. Амстердам руу дөхөд ирэхээр 6-аас 8 игнэ болдог. Одоо яг бидний энэ явж байгаа зам болохоор 6 игнэтэй зам байна. Нэг урсгал нь. 8 игнэ замтай мөртлөө ямар ч төгжрөл байхгүй. Тэгээд онгоцны буудалд бас айгүй том онгоцны буудалтай. Эндээс нэрээ Монголдо аваачаа тавьчмаар юм өстой асар их байна. Одоо энэ манай барилгын компаниуд те орчин үеийн гоё архитектурын мэргэжил эзэмшиж байгаа залуучууд энэ Амстердамд ирж энэчээ сайхан үзээд энэ сургууль нь сурвал бас их л юм сурах байх та тий. Бас л гайхуулт юм биш үү барилгаар нэрээ. Бид нар одоо Германд ороод ирсэн явж шүү. Сая Амстердамаас Хамбург явах замд Герман, Нидерланд хоёрын хооронд тийм жижиг замаар явж хил гардаг юм байна. Германы 2 цагтаа биднийг зогсоогоод айгүй их юм асуугаад. Тэгээ бид нар ингээд ийшээ Скандинав, Денмарк, Швед, Норвег энэ төр Айсланд явж ийн гэсэн чинь бүр гайхаад ах шиг байна. Тэгээ бидний Айсландаас цаашаа бид нар Лондон руу ниснэ гэдгийгсэн чинь бидний паспортыг хараад зүгээр инээгээл тэгэл гаргалаа. Тэгээ одоо Хамбург орно гэдэг чинь Скандинавын орнууд руугаа маш ойртож ийн гэсэн үг л дээ. Цаашаага бол Даны Копенгаген бол ойрхон. Хамбург чинь бол ер нь бол Германы хойд зүгийн хамгийн одоо хилийн хот гэхэд баг болно. За энэ нэг төмөр гүүрний яг урт талд маш сонирхолтой 2 хүний хөшөө байгаа. Одоо тэрийг та нарт очиж үзүүлнэ. Тэр бол ерөөсөө дэлхий дээр баг тэр 2 хүнийг мэдгүй хүн ховор ерөөсөө тийм 2 хүний хөшөө байгаа. Энэ Хамбургийн яг энэ хэсгийг бол ЮНЕСКОгийн соёлын хувьд албан ёсоор бүртгэж авсан юм байна. Энэ 5 давхар байшин тэгээд дээр мансартан дээр бас хүн амьдрахаар шийтцэн ингээд нийт 6 давхар энэ байшингуудыг бол одоо хуучны түүхт бүртгэж аваад ингээд ЮНЕСКОгийн соёлын хувьд оруулсан юм байна. Тэр лифтнэстэй лаг юм биш. Дэгээтэй шууд дээш нь татчихсан юм. Тавилга маань шууд боогоод тэргүү татчихсан. Тэгээд энэ цохоор оруулчихсан. Харин Ер нь одоо тэгээд эртний хуучны юм болгонд үн цэнтэй байх юм да тий. тэгэлгүй. Энийг бас хадгалж сэргэн засварлана гэж нэг мундаг ажил байна тий. Энийг л өстой бүр төгс хийдэг юм байна. Хамбург хотод энэ яг гайлыг хариуцсан бүр хуучны энэ барилгын хэсэг байна. Бүр музей болцсон байна. Үнэхээр юм бас энэ хуучин юмаа барьж байгуулад хадгалаад үлдсэн байгаа нь гоё юм аа. Тэг айгуу гоё энэ улаан энэ дүүрэгч нь болохоор тэр чигээрээ ЮНЕСКОгийн хувьд бүртгэгдсэн газар юм байна. Миний мэдхээр энэ Холливуудын бас хэд хэдэн киноны зураг авсан гэж сонсч байсан. Энэ хуучин барилгуудыг ашиглаад одоо Германы дэлхийн 2 дугаар дайны тухай зураглуудыг бас энд авч ирсэн гэхээ. Нохотой дөрөв танк дээр гардаг киноны дүр бодогдоод их юм. Яг нэг ийм гүр гараад энэгээр нь салаар урсаад буудалцаад явдаг. Нэг Германд ордог штэ, Берлин гизлэгээ явдаг. Тэрний л баг зураг авалт хийсэн газар шиг л харагдаад байна штэ. Ардны мулаан тоосон байшингууд харагдаад байдаг шиг. Кристофер Колумб алдарт аялагч Васко да Гама хоёрын хөшөөн дээр ирлээ те. Бас гоё юм аа. Яг энэ хуучин хот руу ордгийн аман дээр нөгөө. Тийм байна. Тийм байна. За энэ Хамбургийн хуучин хот руу ордог энэ Элба мөрний энэ төмөр гүүр дээр Португал 2 хүний хөшөө байгаа. Тэгээд Германд энэ 2 Португал 2 хүний хөшөө ямар хамаатай юм бэ гэж бодсон чинь
Эдгээр чинь нөгөө нэг бомб хот учраас магадгүй энэ Кристофер Колумб бидээс явж исэн л болж таарад байгаа байхгүй юу? Манай босс Васко да Гама, Кристофер Колумб хоёр ингээд дээр минь байна. Манай одоо аяллаа бурхан тэнгэрүүд юм да тийм ээ. Кристофер Колумбыг та бүхэн мэдж байгаа. Америк ТV-г албан ёсоор нээсэн. За хамгийн сонирхолтой нь тэр цаатлын одоо зүүн гартаа алтан сэлэн барьчихсан хүн байгаа. За тэр хүн бол Португалийн алдарт аялагч Васко да Гама гэдэг хүн одоо. Одоо алдартай болсон гол юм юу гэхээр ерөөсөө Европоос далаагаар яаж энтхийг орох замыг нээсэн хүн юм байна шүү дээ. Ерөөсөө 1497 онд Европоос гараад ер нь бол Африк ороод Африкаас энтхийг энтх рүү яаж явах замыг олсон хамгийн анхны хүн юм байна. Васко да Гама бол 1497 онд гараад 1498 оны 5 сард энтхийгт одоо өөрийн одоо багтаага эдгээр чинь багтаага гэж яриад байгаа нь ямар ч таа гэхээр нэг усан онгоцтой явдггүй байсан юм байна. Эдгээр чинь 4 5 бараг 7 8 10 усан онгоцтой явж иж зарим нь ингээд зарим усан онгоцны эвдрээд янгууд сэлбэд ингээд явдаг юм байна шүү дээ. Ер нь бол тухайн үед мотор гэж байхгүй дандаа нөгөө мод тэ гараар одоо сэлүүртэж ингэж явдаг байсан учраас өчигдөр жил гараа яваад энтхийг хүрэх замыг нээсэн юм байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн урлагд хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээд Хамбургаас Дан руу явах замд А7 гээд хурдны замаар яваад 60 км яваад энэ дизайнер аутлет байдаг юм байна. Бас гоё газар биш үү те бид нар одоо хүүтэн газар руу явж байгаа учраас ганц нэг дулаан хувцас авч өмсөж байна. Тэндээ нэг хоол идчихэл тэгэл Дайны хаан тулс руу явна да. Ер нь Хамбургээс Дайны явах замд Скандинав явах замд бол энэ аутлетээр ороод гарахад зүгээр юм байна. Саатаад Starbucks кофегаа уугаад цаг өдрийн хоолоо идчихээ те хэрэгцээтэй юмнууд худалдаж аваад ер нь бол их боломжийн хямдхан юм байна. Хойш Скандинав руу гараад бүр үнэтэй болчих шүү дээ юмнууд чинь. Юм үнэтэй шүү дээ. Одоо Дайны корон руу шилжээд ирнэ. Тэгээд юмны үн баг нэлээд 20-30 үнэтэй болоод ирдэг. Ер нь энэ Скандинавын орнуудаас нөрөөг ер нь үнэтэйгээр алдартай шүү дээ. Бүх юм үнэтэй. Шведээс үнэтэй байдаг шүү дээ тий. Нөрөөгийн корон ч бүр харьцаа нүртэл айгүй үнэтэй байдаг. Хамбургч бас үнэхээр юм бас хуучны айгүй гой түүхэн зүйлсээ бас ингээд хадгадаад үлдсэн их гоё хот биш шүү. Аж үйлдвэрийн тий худалдаа 8-ны тийм янз бүрийн түүхэн зохицолбор музей юм ихтэй их гоё хот байна. Аргагүй багталтаа бас Германы 2 дахь том хот гэж байгаа тий. Ер нь Герман бол бас Европтой бас юмны үн их боломжийн байдаг. Тэгээ Европын бүх орнууд такс фригээ асуудалгүй өгдөг. Бэкэ нэг Америкт бол такс фри өгдөггүй. Канадаас адилхан байлаа шүү дээ. Бид нар чинь бүр такс авна уу гэж юу? Такс буцаалт гэж л ерөөсөө байхгүй шүү дээ. Байхгүй. Америк, Канад ч амар өндөр такстай. Такстай тий. Тэгээ дээр нь мужийн хуулиараа 10-15% такс авдаг шүү дээ. Манай Канад бүр 20. Манай Кубек ч 16 агс шүү дээ. 16 агс тийм бүр амар такс авч шүү. Такс 16 агс. Тэгээ такс фри буцааж өгөхгүй шүү дээ. Тэрийг хэний хэмбгаач байсан төлнө шүү дээ. Энд төлнө тий. Тэгэхээр энэ Европын орноор бас аялал хийхэд та бүхэн такс фригээ бас заавал аваарай. Такс фриг нь бас хурдан шуурхаа өгдөг шүү. Тэгээд онгоцны хурд тэр ер нь ихэнхдээ 10% буцааж өгдөг шүү дээ. Тий. Европт яагаад юм хямдхан байдаг вэ гэхээр нэгдүгээрт такс авдаггүй, хоёрдугаарт үйлдвэрлэгч орнууд нь одоо Герман, Франц энэ хавьдаа Италидаа энд үйлдвэрлэдэг учраас тээврийн зардал маш багатай. Энэ дотроо учраас тэгэхээр маш хямдхан байдаг. Одоо ер нь 6 сарын дундаас эхлээд энэ Европын зуны хувцсны хямдрал эхлэх гэж байгаа. Одоо ингээд 6 сараас 7 сарын хооронд ингээд зуны хямдрал эхэлж байгаа. Өвлийн хямдрал болохоор
1 сард эхэлдэг штэ тий. 12 сараас хямдарч байгаад яг 1 сарын 1-ээс гээл тэгэл 1-ээс 30 хүртэл. 30 хүртэл 1 сарын хугацаатай амар хямдхан болдог. Ялангуяа Италид бол хямдрал бол утгаараа болдог. Бараг 80% 90% хямдардаг штэ тий. Хамбург баяртай, Франкфурт баяртай гэдэгс тий. Германы ингээд 2 хотоор аялаад дуусч байна. Одоо бид нар ер нь Герман руугаа буцахтаа Франкфуртаараа дамжиж нисэж орж ирнэ үхээс. Ер нь ингээд Германы аяллууд маань дууслаа да тий. Энэ удаагийн. Тэглээ. Дараа нь тэгээд бидний Европын аялал чинь дуусаагүй. Үргэлжлэн 50 орноо дуусах гал олон удаа Германд ирэх. Энд чинь бол ер нь ийм штэ. Бараг Европ чинь 50 орны бараг 300-400-д хот байгаа штэ. Одоо жишээлбэл Франц чи одоо бараг том жижиг нийлсэн бараг 20-30 хот байгаа. Тэгээд тэндээс нэг 10 хэдэн хотоор 15 хотоор бол жишээл аялсан. За Итали гэхэд Итали чи одоо 10 гоё хоттой штэ. Одоо тэгэл Милан, Венец гээл одоо тэгэл Турин гээл ингээл Санремо ч гэдэг юм уу. Тэгэл доош Флоренц, Ром, Напол гээл тэ Палермо энэ төр гээл ингээл явдаг. Бид нар ер нь Италийн том хотуудыг ер нь нэг 70% та ер нь явцсан шүү. Ер нь 70% та явцсан байгаа. Тийм шүү дээ. Тэгээ одоо үлдсэн бас нэвтрүүлгээ хийгээд гоё явахаар хотууд байгаа. Ер нь бүгднгээр нь явж дуусгана. Сая л хэд бид нар Нидерланд чинь 41500 км квадрат тэгэхээр маш жижигхэн юм газар нутагтай мөртлөө бас 10-аад хот байгаа шүү дээ. Чинь Амстердам, Роттердам, Утрехт гээл Эндховен гээл Венло гээл хотууд байдаг байхгүй. Тэгэхээр бид нар сая 3 хотоор нэг аяльчихж байгаа. За Герман ч одоо бас бараг 20 хоттой байхгүй бараг. Ингээ явах юм Европч ягаад ч аялж барахааргүй. Барахгүй. Зөвхөн Швейцар гэлдэг чи одоо ингээд Цюрих, Базел, Женев гэл одоо ингээд явж байгаа шүү дээ. Тийм. Кантонуудаа хуваагаал тийм. Тэгээ тэр газар ч бүгдээрээ гоё үзэх юмтай тэгээд гайхалтай. бүгдийг нь үзээд барахгүй. Одоо бид нэр Норвегт 5 он. Гэхдээ Норвегт бид нар нэг гоё оргил руу гарнаа. Нэг кабелкар руу гарах гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд цаашаа аялцгаая. Хамбургт нэг юм Монгол Аз гэсэн ийм буфет ресторан олчлоо. Монгол хүн ажиллаж ийн үгүй орж байгаад харъя да. Байж шүү. Бас байж Бид нар юунд байсан шүү? Унгарт байсан шүү. нэг тийш Монголч битгий. Австрид байсан тий. Австрид нэг юм хоёр давхртай байгаа юм шиг. Варшавд байсан шүү дээ. Европч нөгөө нэг давхраа 0 давхар гэдэг нь шүү дээ. Тэгээд 2 давхар, 1 давхар, 3 давхар ч 2 давхар. Энэ хараа Монгол энэ төр гэсэн. Монгол хүн алга хүн юм. Энд тэнд ийм юм айгүй хөөдөг мэдгүй. Монголын нэрийг яриа. Яг тэр нөө Европуудаас боддог юм байна. Монгол хоол гэхээр өдөрт махта, хоёрдугаар Монгол хоол гэхээр сэтрээс арай нэр үдтэй байх шиг. Тэгвэл манай Монголын нэрийг барьцсан одоо. За ингээд бид 6 Дани улс руу ороод ирчихсэн явж байна. Тэгээд Скандинав руу ороод ирэнгүүт маш ширүүн бороо орж шүү. Одоо хурдны зам дээр 125 км/цагийн уртаар явж байна да. Оденс хүртэл одоо нэг 85 км буюу 1 цаг явал Оденс орохоор байна. За тэгээд Денмарк буюу одоо Дани хаант улс руу ороод ирсэн. Явж байна да бид нар. Одоо энэ Шенгений орнууд бас их сони юм юу гэхээр ерөөсө одоо энэ Дани дээр чинь Европын Шенгенд ороод нэлээд удаж байгаа хэрнээсээ мөнгөн тэмдэгтээ ерөөсө бүрэн евроод шилждэггүй. Ингээ хосолмлоор яваад идэг. Одоо Швед, Дани, Норвег гэдэр чи бүгдээрээ ингээд өөрсдийн короноор ингээд гүйлгээгээ хийгээд явдаг. Тэгээд евро байвал еврогоор ингээ хослуулад хийгээ явдаг. Одоо ингэж байгаа шүү дээ. 2026 оны 1 сарын 1-ээс Швед улс мөнгө хэрэглэхээ болж байгаа шүү. Бэлэн мөнгө хэрэглэхээ. Бэлэн мөнгө богт байхгүй болж байгаа. Шведийн крон гэж юусаа байхгүй болж байгаа. Хоёулаа өнөө Стокгольм энэ жил 3 сар зөвхөн картаар, зөвхөн нөгөө бэлэн бусаар. Зөвхөн бэлэн бусаар. мөнгөөр үүсгэж. Гэхдээ тэр болохоор ер нь ийм байхгүй. Татвараас одоо ямар нэгэн татвараас зайлсхий ихтэй эсвэл бол одоо хууль бус мөнгө зөнгийг одоо нэгэсэнд байхгүй болгож байна л гэсэн үг байхгүй. Ер нь одоо би жишээл аяллаар яг заавал нэг юм авч явж байгаа. Ийм цүнх. Ягаад тэгэхээр энд биш өөрийнхөө паспортыг авч явна, найзуудынхаа паспортыг бас авч явна. Энд чинь тэгээд карт, мөнгө төгрөгөө хийж явна шүү дээ. Тэгэхгүй болохоор энэ бичиг баримтаа алга болгочихвол баларна шүү дээ. За одоо ямар мөнгөөр төлбөр авах нь одоо харъя те. Can we pay by euro? Cash? Окей. Болно гинэ. Тэ, бэлэн евро. За хараа 364 юу болж байгаа байхгүй юу? Дайны корон болж байгаа. Тэгмүүд одоо хэдийн евро гэх нь одоо тэрийг харъя.
55 euros. Оо, бүр айгүй өндөр үү. Тэгээ 55 евро гэж байна. Чи бараг Нэг мэдэрч бар 12 3-оор бодчихсон юм шүү дээ. Тийм бай. Одессот ч юм болохоор одоо Дайны алдарт үлгэрийн тий зохиолч Ханс Кристиан Андерсены төрсөн нутаг яг төрсөн хот юм байлээ. Бидний үеийнхэн бол сайн мэдж байгаа. Бид нар чинь жинхэнэ тэрүүгээр чинь амьсгалж өссөн шүү дээ. Номын уншаал гоё хүүхдийн кинонууд гэж байдаг гэсэн шүү дээ. Тэр үе чинь Чехийн телевиз гээл те. Тэн дээр чинь Ханс Кристиан Андерсены гоё зохиолоор хийсэн гоё кинонууд гардаг байсан. Одоо цасан гүнж ба долоо одоо гээл те. Одоо нөө торгон тоглоом цэргүүд гэдэг ч юм уу. Ер нь их олон янзын үлгэрүүд байдаг. Дэлхийн бараг 150 орнд орчуулагдчих хүүхдүүд нь хүрсэн байдаг гэсэн. Нөрөөг орвол одоо нөө цагаан шөнтөө бараг таарах баха юм. Яг цагаан шөний үе гэж штэ нэ. Тий, арай дуусаагүй байгаа. Ингээ хацтай нэг. Тэгээ бид нар бол Норвегийн одоо баруун Атлантын эрэг буюу Берген хотод очино. За Ослод 3 хоног, Бергенд 2 хоног ингээд нийт 5 хоног Норвегоор аялах байна. За мөн Айсландд 4 хоног аялах байна. За Айсланд бол урд хэсгээр Атлантын далаа. За хойд хэсгээр тэр чигтээ одоо хойд бүсэнд далаа. Тэгэхээр хүрээлэгдсэн ийм газар байна. Тэгээд викинг кинонуудад харагдаад байгаа. Ер нь викинг дээр чи гарч байгаа үйл явдал нь болохоор юу яадаг юм бэ ш? Тэр Катигат гээд тосгон чинь болохоор Норвегийн яг урд үзүр дээр байгаа байхгүй. Тэгээд тэгэн гутаа тэндээсээ усан онгоцоор ингээд идэр чинь аялаад Францыг очиж одоо байлдандаа гэж Англиг бодоолгоод Герман энэ хавийг чи ингээд Идэр чинь шүтлэг нь болохоор ондоо шүтлэгтэй болохоор очоод тэр Христэд үе шүтлэгээд лам амнаар идэр лам айгу баян гээд мэддэг. Сүмийн орд дандаа дээр нь авах мөнгөн Намд баян гээд мэддэг. Мөнгөн цогц бүсийг бүгдийг бодлуулж байгаа юм чи. Яасаа амсар гэсэн. тэр кинон дээр зүгээр манай Чингис хаанаас ураг амар байсан юм шиг юм гаргана шүү дээ. Ясан дээр зүгээр далайн дээр имчил байхгүй та ер нь. Гэхдээ миний жижигхэн дээр имчилж байгаа. Огнод. Тэгээд газ нөө цэргмэр нь ирэхээс өмнө газ баах үнэ надад юм ачаад буцаа шууд ийш байгаа. Тэгээд энэ викингчүүдийн завины юм нарийнхан заяа урт. Мангар хурдан явдаг гэж байна шүү дээ. Бид гүцэхгүй хараас. За тэ манай машины одоо манай машин ч одоо Францын Алсас мужийн дугаартай ийм машин шүү дээ. Эдгэр чи бол викингчүүч яг ясан дээр бөөгийн шинтэй байхгүй юу? Тэгээ хайдгүй өөрийгөө ингээд байлдж байгаа хүүхд хамгийн сайхан үхэл гэдээ ойлгодог. Тэгээ хамгийн зоригтой байлдаг байхгүй юу? Жинхэнэ ирчүүд байхгүй. Ойдон бурхан авч явдаг гэдэг. Тий, байлдж явахдаа хүүхд ойдон бурхан дээр очино гэл. Бөөн баяруулж байгаа юм чи. Хүн толгойг нь тасдах жахтал бөөн баяруулж байгаа юм чи. За одоо тэгээд 36 км яваад Одессот орноо. Тэгээд Одессотыг бас үзэгчдтэй сонирхуулнаа. За. Даны Одессотд ирсэн. Ёстой сонин газар байна. Нэг 3 давхар ч юм уу 4 давхар юм. Ерөөсө бүх байшин юм улаан тоосхон байт юм байна. Тэгээ энд ер нь баг хүн алгаа. Ингээд бид хэдэл байна ерөөсө. За. Нөгөө нэг алдарт дэлхийн одоо үлгэрийн одоо зохиолч яруу найрагч те алдарт Ханс Кристиан Андерсены төрсөн байшингийн яг үүдэнд ирсэн байна. 1805 онд энэ Одессотод мэндэлсэн байна. Тэгээд маш баяртай байна. Тэгээ одоо манай энэ хүүхд багчууд энэ үлгэр уншдаг юм болов уу яадаг юм бол бид нар ч одоо баг бахта үлгэрийн ном л уншиж хүн болсон та. Бидрийг баг багч одоо их ном их уншдаг байлаа. Үлгэрийн ном их уншдаг байсан. Тэгээд тэрхүү номын уншдаг байсан гайхалтай зохиолчийнхоо гэрт нь ирж үзсэндээ бас миний хувьд их баяртай байна. Их гоё дурсамж сэтрээсэн их гоё аялал болж байна. 1805 онд энэхүү Одессотод бол алдарт зохиолч маань мэндэлсэн байдаг юм байна. Яг энэ саяны байшин те дөрөвний жижигхэн байшин хоёрт бол нэгэнд нь төрж өсөөд хүүхэд насаа өнгөрөөгөөд бас эдэр залуу насаа эд яг зохиолоо бичиж явахдаа энэ хүү байшингуудад амьдарч ирсэн тийм түүхтэй юм байна. Түрүү ямар ч хөнгөө байсан одоо
концертын дараа их гоё тоглолт моголтоо үздэг урлаглаг хүмүүс юм биш үү те. Тэ ямар ч үгүй байсан концерт үзчихсэн байна шүү дээ. Одоо яг тарж байна. Дайны Копенгаген Хүмүүстэй маш сайн бэлтгэлдэг юм тий. хүчүүстэй дүүрэн байдаг юм шүү дээ. Энэ дайн чи юу юм шүү дээ. Манайс ч яга буудлынхаа доор төглөж явах хөлсөөр гаргачлаа. Гадуур фитнесүүд нь ер нь баг бүгд өнгөө гэж шүү дээ. Ганц нар нэг. Ярьсан чи тэгээ ер нь нийтийн тамираар хүмүүс амар ирүүлж болчихсон юм байна. Дугуй гэтэл одоо буудлын гадаа гэтэл 40-50-аар өнгөө дугуунууд. 400 жил Өөр өдөржин унаад яваад байж болно. Тэнгүүтээ хотын гудамжаа дугуй засрын газрууд бүгд өнгөө гэжсэн. Тийм юу нэ буудлын хамгаалалтын дуу нэ явах хэрэгтэй. Замдаа эвдэрх юм бол тав алхаа дугуй засрын газар бүгд өнгөө байгаа гэж шүү дээ. Ямар гоё. Ингэж гоё дэмждэг юм байна шүү дээ. Нийтийн тамир эрүүл мэндийг Дэнчтэй бүх жим нь өнгөө гэж байна. Хотоороо дугуй нь өнгөө гэж байна. Альж фитнест орсон өнгөө гэж байна. Одоо энэс л ард иргэдээ одоо яаж дэмжих вэ те? Иргэдийнхаа бас эрүүл мэндийн боловсролд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж харж байна те. Тэгээ тийм ч учраас энэ хүмүүс нэг биеийн тамир спортоор шаргуу хичээлдэг. Тийм эрүүл сайхан амьдардаг баха. Энэ ер нь Европын орнууд чи ард түмнээ эрүүл хоол идээд фитнестэй яваад эрүүл саруул авах юм бол энэ чим ядаж татвараа өрсөлт тэгээд төлөвтэй сэтгэл ханамжтай байдаг баха. Ер нь бол энэ Скандинавын орнууд чи их тийм фитнеслэг хүмүүс биш шүү. Шведэд бас энэ Б1 давхрууд нь бүгдээрээ ийм фитнес байсан. Тэд нар бас үнгүүл байсан юм байна л да. Тухайн үед бас бид нар сайн ойлгохгүйсэн. Дайнтай нэгэн адил бас. Энэ бол ер нь нийгэмд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм да. Тийм байна тийм. Тий, нийгэмд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэгээд чи фитнестэй яваад ирүүл байна. Дээрээс нь хоол унд хэрглэж байгаа ус мус те бүхэн. Энэ залуу шиг ингээд их эрүүл сайхан бие хаатай ийм л байх нь шүү дээ. Би тамир спортоор хичээлээ. За тэгээд найзууд өглөөний цайгаа уугаад Копенгаген хотынхаа аяллыг одоо эхэллээ те. Копенгаген. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Энэ өстө найз нь бүр Европт бүр анх удаа ийм байшаа харж байна. гоё юм аа тий. Тэгээ энэ их сонирхолтой газар юм байна. Энэ Даны нийслэл Копенгагенд ирвэл заавал үзэх ёстой газрын нэг юм байна. 17 дугаар зууны үед энд чинь нэг Нью Бодер гэдэг Даны хаан Усан флотын цэргүүдэд зориулаад ажилчдад зориулаад ийм энэ барилгыг барьсан юм байна шүү дээ. Энэ ихтэй хэв маяг нь их ерөөсөө миний хувьд бол ерөөсөө баг анх удаа л харж байна. Хоёр байшингийнхаа дундуур ингээд цэцэрлэгт төрөл ингээд шийтдсэн юм байна. Одоо энийг харагдаж шүү дээ. Энэ тий хоёр-хоёроор нь ингээд тий голдоо гардентай ингээд хийсэн байна. Одоо ши Улаанбаатарт бол одоо хуучны 50-ад оны барилгуудыг ингээд дахин төлөвлөд байгаа шүү дээ. Энд тэгэхэд одоо 17 дугаар зуунд барьсан барилга гэхээр 300 гаруй жил болж байгаа энэ барилгуудыг чинь ингээд улам гоё болгоод тордоод ингээд хуучин хот мот гэдэг ингээд явдаг. Одоо энэ ер нь Европын энэ хуучин хотуудын энэ явгууны зам бол цэвэр байгалийн чулуу шүү дээ. Энэ бол дахиад хэдэн зуун жил болсон чи энэ яг энэ чигээр л байна. Тэ? Тэгэхээр ингээд юмыг бүр ингээд тултал нь хийдэг хүмүүс чинь ингээд одоо энэ байшинг бол нураа гэх юм бол энэ ард иргэд өстой амар юм болох байна. Энийг бас нураа гэж хизээч байхгүй тэ. 17 дугаар зуунд баригдсан хэд бас чамин дансаг байшин байна шүү тэ. Тийм байна. Энэ дайн бас сая өчтөр бидний орой ирж ханаал ялла. Бас дугуун соёл үнэхээр тулдсан юм аа. Тэгээ хүн нийтийн биеийн тамираар ингээд хүн амынхаа эрүүл мэндийг шийтсэн юм шүү дээ. Одоо дугуун зам нэгээд өчтөр орой ирээд харж ялаа тэгсэн чинь 12,000 км дугуун замтай юм байна шүү дээ. Тэгээ амар юусэн ингээд одоо энэ чинь монголчууд өвөл дугуунд үлээд энэ чинь Монголоос илүү бас одоо далайн аралтад огч байгаа юм маш үт тулсан шүү дээ. Тэгэхэд өвөл зөнгөө дугуун онд юм байна. Тэгээд хөрс сэргэлтийн орнууд нь одоо машины дотор өндөр. Тэгэхэд дайн чи хамаагүй бага мөртлөө ерөөсө дугуун соёл бол үнэхээр тулцсан юм байна. Тэгээ хаасайгүй үнгүү дугуунууд байна. Явж байгаа дугуй эвдэрхэд те хаасайгүй дугуй засар мосорч үнгүү гэж шүү дээ. Дайн чүнсэнтэй энэ либерал үзлэр бол амар юм байна шүү дээ. Хүн амынх нь бараг 90% стэйшн либерал үзэлтэй юм байна. Сүүлийн 35 жил одоо дунж давхрахаа өссөн хамгийн өндөр ор юм шүү дээ. 80 бараг цорын ганц юм уу да.
Дунж давхар нь 80-аас дээш өвтө болсон юм байна шүү дээ. Эрүүгээр айгүй бахархт юм байна. Сонин содын юм ихтэй. Мундаг ус байна. Энэ модон хаалт ямар үүсэлтэй вэ гэхээр энэ бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европын орнуудад цонхондоо энэ модон хаалт гэдэг энэ заншил тогтсон юм байна. Ерөөсөө нэг бөмбөгдөлт болно шүү дээ. Юугаа шууд энийг хаачдаг. Тэ. Энэ гудамжны нэр бол Osterwald Gate гэдэг. Нөгөөт нь Delphin Gate гэдэг. Gate гэдэг нь одоо нэг удамж гэсэн үг юм шиг байгаа. Би тэгж л ойлголоо. Дайн улсын иргэд чи ерөнхийдөө нэг баян оосны ялгаа биш. Яг нэг дундад давхаргын усууд их байдаг юм байна. Баячууд нь ер нь 6-аас 7 хүнтэй л байдаг гэж. Тэгээд тэд нар нь болохоор манайх шиг бүр дэндүү баян биш. Яг л энгийн. Яг эдгэр шиг амьдрд юм байна. Баян гэдгээс бараг ичдэг юм шүү. Энэ улсад чаа. Сонин тогтолцоотой газар байд юм шүү. Гэхдээ хүмүүсийн ёр суртахуун гэж бас мундаг юм аа мундаг юм. Яалчгүй. Тэгээ хууль бол амар чанга юм шиг байна. Ер нь бол хууль дүрм ястал биелүүлдэг, татвараа төлдөг. Тэгээ нийгэм улс төрийн байдал нэг доктортой. Ер нь их гоё газар бай шүү даа энэ чинь. Энэ ч бас авах юм байна манайхаа. За үзэгчдээ бид нар бас нэгэн маш сонирхолтой газар ирлээ. Энэ газар нь болохоор Дан улсын нийслэл Копенгаген хотын бас хамгийн алдартай Лусын дагна гэдэг нэртэй хөшөө байгаа. Энэ хөшөөг 1913 онд Даны нэрт баримлж Андерсен гэдэг хүн 1913 онд бүтээж энэхүү газар байрлуулсан байдаг юм байна. Тэгээд энэхүү хөшөөний болохоор утга нь Даны алдарт зохиолч Ханс Кристиан Андерсены ижил нэртэй үлгэрээс сэдвүүлж энэхүү хөшөөг ингээд энд байрлуулсан юм байна. Зэсээр хийсэн маш алдартай хөшөө. Одоогоос 100-аад жилийн өмнө бүтээсэн гэхэд дөнгөж одоо өчтөр хийгээд тавьсан юм шиг л тийм мэдрэмж төрж ийн харахад маш их жуулчд ирдэг юм байна. Үнэхээр юм бас сайхан үзэсгэлэнтэй сайхан газар байрлуулсан байна. За энэ хотын төөрөө явж байгаад нэг сүмийн өмнө ирчлээ. 1749 онд энэ сүмийг барьсан байна. Тэгээд санхүүжилтийн улмаас бас замдаа айгүй олон жил зогсонгүй байжгаад барьж дуусгасан юм байна. Тэгээ энэ араа бөмбөр оройтой хийцэлтэй сүмнүүд дундаа Европтой бас хамгийн томд нь ордог гэж шүү. Айгүй гоё юм байна. Би нэг Ромд явж байгаад 1000 жилийн өмнө барьсан гэд бас ийм бөмбөр оройтой сүм байсан. Тэгсэн мөртлөө ийм дээвэргөө чулуун дээвэртэй мөртлөө ингээд ус ордгоо гэд айгүй сонь тэрэн шиг Ватиканы бөмбөр оройтой сүмүүд шиг те ийм гоё сүмдэр ирсэн байна. За тэгээ замзор цаашаа явъя да хэдүүлээ. За энэ бидний ард харагдж байгаа энэ ордон бол Кристенбургийн ордон гэдэг ордон. Парламентын болон одоо ерөнхий сайдын одоо суудаг ордон юм байна. Дайн улс бол Скандинавын хойгийн одоо хамгийн одоо өмнөд хэсэгт оршдог юм улс байгаа. Герман улстай хилдэг. Урд хэсгээр Герман улстай, хойд хэсгээр Швед улстай хилдэг. Балтийн тэнгисээр оршдог юм улс байна. За Дайн улсын түүх гэвэл Швед Норвегийн одоо хамтаар Колмарын холбоонд байсан. За энэ Колмарын холбоо гэж байсан гэдгийг бол бид нэр Шведийн нэвтрүүлгээр бас ярьж байсан. За Колмарын холбооноос одоо холбоонд дундад зууны үед байж байгаад үүний дараагаар бол Дайн улс 18 дугаар зуунаас ер нь одоогийн энэ хил хязгаар тусгаар тогтнол бол олсон юм байна. За газар нутгийн хувьд 43,000 км² орчим буюу за дөнгөж саяхан бид нэр одоо Нидерландаар аялсан. Нидерланд бол 41,500 км² газар нутгтай байсан. Нидерландаас бол маш чүчүүд том юм да. За тэг хүн амын хувьд бол 5.9 сая хүн амтай. Албан ёсны хил нь мэдээж Дайн хил гэж байгаа. Дайн хил бол би бол Дайн хилээс юу ч ойлгохгүй юм байна. Бас юм сонсоход чихэнд баригдахгүй юм сонио хилтэй юм байна Дайн хил. За тэгээд мөнгөн тэмдэгтийн хувьд бол Дайнын крон гэж. Дайнын крон бол Скандинавын орнууд тэр дундаа Финлянд, Швед, Норвег тэ одоо Айсланд энэ бусад орнуудынхаа мөнгөн тэмдэгтүүд дотроос хамгийн өндөр ханштай нь одоо Дайнын крон байгаа. За тэгээд Дайн улс бол хилийн чандад байдаг эзэмшлүүд нэг юм бол Faroe Island гэдэг одоо арлуудтай. За мөн Гренланд бол албан ёсоор Дайнын одоо эзэмшлийн газараа
За өмнө нь бол одоо Колмарын холбоонд байхад Гренландыг одоо Дани улс чинь Швед одоо Норвегийн төртө хамтарч одоо эзэмшижсэн юм байна шүү дээ тухайн үед. За тэгээ сүүлд 1814 онд Гренланд чинь одоо Данийн эзэмшил рүү одоо албан ёсоор шилжсэн юм байна. За Гренланд бол ойролцоогоор нэг 56 мянган хүн амтай юм байлаа. Тэгээ Гренландын бүх оршин суугчид бол Дани иргэд юм байна. За тэгээ Гренланд чинь бас гэхдээ ийм цөөхөн хүн амтай ирнээсээ дотоодын нийт бүтээгдэхүүн бас 3.6 билүү тэрлион долларын дотоодын нийт бүтээгдэхүүнийг бас бий болгодог. Бас их мөнгөтэй газар юм байна шүү дээ. Гренланд чинь. За тэгээ Гренланд болохоор 2 сая 150 орчим километр квадрат газар нутагтай Монголоос том ийм газар нутагтай. Тэгээд Гренланд чинь арлуу дотроос бол хамгийн том арал байгаа. Одоогийн хаан нь бол Фредерик 10 гэдэг хаан байгаа юм байлаа. Одоогийн хаан. Тэр хатам матн бол хүүхдээ өөрөө ингээд хүргэж өгдөг шүү дээ. Дугуйтай явж хүүхдээ цэцэр сургууль хүргэж өгдөг гэдэг. Эднийх чинь бүр амар энгийн ус гэдэг. Энгийн ус гэсэн. Хатан Маргарит юм билээ шүү. Маргарит хатан гэдэг. Эдгээс энэ чи ерөөсө баян усны ялгаа байхгүй. Ер нь ихийг нь 80-90% ердөөсөө Тэр мөр бүр мундаг юм. дундаж давхарх юм байл шүү дээ ердөөсөө. Тэргээрээ мундаг гэж шүү хамгийн дээгүүр орно. Хүн амынх нь 89% дундаж давхрах гэж. Хайрши тэр чи юу вэ? Тэгээ үлдсэн хүн баячуу 6%. 6 талаа 8% баячуу. Ер нь бол Фредерикийн гэр бүл чинь үе удмаараа энэ Данийн одоо хааны гэр бүл юм байна шүү дээ. Одоо ерхий сайд нь Мете Фредерик гэдэг тэр Мете Фредерик ч юм бол мэдээж хааны хамаатал байгаа байхгүй. Тийм байх. Яг тэр овг нь Фредерик. Тэгээ ер нь энэ салхитай энэ давуу талаа ашиглаад ингээд салхин сенсор маш их эрчим хүч гаргадаг юм байна шүү дээ. Дани улс чинь. Салхин сенсороо дэлхийд 1 номерт ордог гэжсэн те. Мөн үү? Эрчим хүч үйлдвэрлэдэг. Тэ. Тэгэхээр маш их салхитай улс байх нь аргагүй юм байна л да. Зүгээр байж байгаа л ерөөсөө одоо ч 100 шүү дээ. Тэгэхэд ер нь нэг өвөл болох гэж байгаа өвлийн наадтал нэг намрын нэлээ орой байгаа юм шиг л тийм мэдрэмж төрж шүү. Дани энэ төрийн далбар туг нь дэлхийн улс орнуудын хамгийн урт настай юм байна шүү дээ. 1219 онд хийсэн. Тэрнээс хойш ерөөсөө ганц загвар дээсээ мөнгөний өөрчлөөг юм байна одоо. Тэгэж юу гэсэн үг 1200 гэж 800 гаруй жил. Дэлхийн хамгийн урт настай. Бэлэг тэмдэг далбаагаа бол авч явдаг улс байна. Йоо, цааш та арайг зогсоол боллоо энэ. Копенгагны дөвчсэн. Уцаа сая ямар зогсоол руу орчих дээш. Чи миний зогсоод байна. 2XS гээд зогсоо юу вэ? Бар Зогсоод 2 анз үт юм тустай байт юм тий. Энэ арай томих руу н орлоо. Сая андуураа жижиг рүү н ороод балгарч сая бид. Энэ Данч бас Герман гээд айхтар чанга хуйлтай оронтой зэрэгцээд байж идэг хөрштэй. Данч өөрөө бас их хуйл чангатай. Тэгээ бид нар зочд буудлынхаа гадаа том зогсоол дээр машина тавьсан байсан чинь өглөө гараад ирсэн чинь 910 Дани короны ингээд торгуулт бичсэн. За энийг заавал төлөхгүй бол ингээд нэмэгдээ явчихдаг. Хэрэв бид нар төлөхгүй ингээд явчлаа гэж бодоход сарын дараа одоо энэ 910 ч айгүй бол 4-5 мянган корон болов ингээд явчихна л та. Бас викингчүүдийн үеийн чулуу байна бэк энэ араа. Викингчүүдийн үеийн чулуунууд ингээд энд бүр яатсан ба шүү дээ. Энэ олон хүний тулгаад авчихсан. Тий. Энэ чинь сандал болгоцсон юм. Сандал болгоцсон юм байна. Эвдэрнэ гэж байхгүй. Тий. Олон зуун жилийн настай ийм сандал хийчихэж байгаа юм биш чулуугаар. За уцаа миний найз ээлжийг гоё ярина шүү дээ. Чи ээлж хайртай хүн. За Дани энэ Букенбаг юу лээ? Копенгаген. За Дани улсын энэ хотод ээж өшөө бай шүү. 1940 онд яг л Дани эргний 2 дугаар дэлхийн 2 дугаар Дани үеийн төшөө байна да энэ. Ээжнэр бол энэ загсаар бол их тийжсэн юм байна ямарчсан. Үүсэхгүй. Энэ викингчүүдийг өрдөөс өсгөөгүй ганц ээжийн хөшөө байна да энэ. Уянтаа сайхан ээж нэртэй хааж сайхан. Сайхан дөө. Уянтаа сайхан ээжийн хөшөө байна. Дэлхийн 2 дугаар дайны үед одоо дайнуудыг энэ загсаар тийжээж ирсэн биш. Тий. Энэ далайтай оронч бас үсэж өгөхгүй байгаа байхгүй юу? Ийм эдгэр чи далайн загсаа орчдөг. Копенгаген хотынхон төвөр ингээд аяллаа үргэлжлүүлээ явж байна. Тэгээд бас нэг ийм эртний айгүй гоё хөшөө байна. Энэ хөшөө маань болохоор тухайн үедээ Дани Норвегийн эзэнт гүрэн бол нэг ингээд эзэнт хаан тус байсан юм байна. Дани Норвегийн хаан тусын хаан 5 дугаар Кристианы хөшөө юм байна. Тэгээд бас их агуу хүчрхэг хаан байсан гэж түүхэнд байдаг юм байна.
Энэ агуу Кристиан хаан болохоор бас ингээд хаан ширээ тухайн үедээ их удаан олон жил сууж ирснээрээ бас алдартай юм байна. 1646 оноос 1699 он хүртэл энэ хугацаанд бол маш олон жил энэ Дайн Норвегийн эзэн хаанаар бол байсан юм байна. Урдлынхаа энэ хоёр үдээ өргөцсөн байгаа шүү дээ, тийм морин. Энэ нь болохоор ямар учиртай вэ гэхээр тулаанд шархтаж ингээд нас барсныг ингэж бэлэгдэж хөшөө барьсан байна л да. Гэтэ бас яг өөрөөр янз бүрээр тайлбарж болдгоо юм байна. За энэ хөө хөшөө байна болохоор Скандинавын хойгт байгаа хөшөөнүүдээс хамгийн эртний хөшөөнд бол зүү ясаар ордог юм байна. За манай бид нар энэ Крокс гэдэг ийм ресторан ороод ирлээ. And where are you from, sir? Монголиа. Mongolia. Яа. Тэгээ ингэж штэ. За нөгөө эдний ресторан нь 3 цагаас хаах хэрэгтэй юм байна. Хаах цаг болцсон ч гэсэн ингээд та нарыг хүндэтгээд ингээд яачаа. Хүлээж авч гинэ гэдэг тэгж юм. Юу юм бэ штэ. Айсландууд чинь дайн хэлээр ярьд юм бэ штэ. Хуучин дайны хаант улсад бас харьяалагддаг байсан юм байна. Айсланд And Greenland. Yeah, Greenland. Okay. People from Mongolia, Yeah. they go to Germany, they go to Denmark, Yeah. and they go to America, and that way they go to Greenland. yeah. So 80% people actually from Mongolian Yeah. root. Blood. So that's the. You know very well history. History about world. Yeah. I like Mongolian too. Yeah. Yeah. You like Mongolian Yeah, history. I like the story of Mongolian people. За тэгээ манай лигийн одоо санал болгосон дайн хоолыг одоо ирэхээр л харъя да. Тэ. Тэгээ бас бидэрт агүй их гоё мэдээлэл өглөө л дөө. Айсландууд дайнаар ярьдаг гэж байна. Хуучин Queensland гэдэг эдгэр чинь цуг байсан юм шүү дээ. Айсланд одоо энэ Норвег, Швед, Дани эдгэр чинь тэрийг л яриад байна л да. Хоорондоо ойлголцдог. Эзэнт гүрэн чинь бол амар хүчрхэг. Энэ викингчүүдийн бүр яг гол их нутг нь гэж шүү дээ. Үлгийн нутг гэж. Одоо чинь Дани харьяанд ч одоо алдарт нөө манай нөө Тарамп ах ч одоо аав маав гэж айлгаад байгаа. Гренланд ч бол маш том газар нутагтай шүү дээ. Тэр чи одоо энэ Дани эзэнт улсын нутаг шүү дээ, тий? Гренландын оршин суугч ерөөсөө цэвэр Дани иргэд юм биш үү ерөөсөө. Тэгээд Европын холбооны албан ёсны оршин суугчд юм байна Гренланд гэж. Дандаа Дани хүмүүс үү. Дандаа Дайн хүмүүс байдаг. 56 мянган хүн амтай байна. Тэгээд бид нар бол дараагийн удаа бас Гренланд орё гэж бодож байгаа. Тэгээд бид нар чи хоорондоо бол ингээд чөлөөтэй ойлголцдог гэж юм. Скандинавын орнуудаас Финлянд л жоохон хилэн орондоо гэж штэ Ли улс байдаг гэж юм тийм. Финляндууд бол жоохон Оростой байх учраас аялга маялга юмнууд нь жоохон ондоо гэж байна. Тэгээ Айсланд бол ерөөсөө дайнаар ярьдаг гэж шүү дээ. Ингэж энэ бүх загснууд болохоор дайны салмон загс. Дайны одоо энэ далайн хоол сифуд гинэ. Ингэж л да ер нь 1900 одоо 20 дугаар зууны их үеэс эхлээд энэ дайнуудын хоолны юунд өөрчлөгдсөн гинэ. Яг 1940 оноос өмнө айгүй тарган хүмүүстэй байсан юм байна. Хүмүүс нөө викингчүүд амар том бийтэй амар тарган байж байгаа. Тэгээ хоолныхоо хэв маягийг бүр мөсөн өөрчилсөн гэж байна шүү дээ. Ер нь викингчүүд ч өөрсдөө өндөр хүмүүс, дээрээс нөгөө хуучин ингээд хамаа мамаагүй махцах тий монголчууд ч иддэг байсан. Тэгээд таргалтаасаа болоод хоолныхоо хэв маягийг бүр шал өөр болгосон гэж байна шүү дээ. Тэгээ одоо бол яг энэ бидний энэ идэж байгаа энэ тунаатай энэ юмнуудыг болохоор сургуулийнхаа хүүхдүүд хичээлдээ явахт нь ингээд савлаад өгөө явуулдаг болсон юм байна. Найзуудаа мандтугай. Cheers. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Заавалчгүй ингээд гоё нууртаа тий яг хотынхоо дөөр гол ингээд урсгаад Каналтай тий. ингээд ирэхээр ердөөсөө чиг шид мэгшилж яваад нөө зүв байдаг юм шиг байна. Ингээд энэ голын усыг ингээд их болгоо тий
Гэдэг энэ хоёр талаар нь ингээд одоо цемтэлсэн. Тэгээ энийг чи одоо Европод бүр олон зуун жилийн өмнө хийгээд сурцсан тий. Ийм л юм байгаа юм шиг одоо тэгээд Энийг урсан замаар ашиглаж чинь Урсан замаар болгож чинь тий. манайд л уг бүрэн боломжтой санагдаад байгаа юм. Одоо ч манад ч гороо орохоор ч амар үерлдэг шүү дээ бас. Тийм шүү дээ. Энэ бөөрийн ямар утга учиртай мэдгүй. Энэ болохоор энэ одоо тий ЮНЕСКОгийн соёлын өвд багтсан энэ мундаг ордныг энэ одоо дайны соёлын өв болсон энэ ордныг том машинаар дайрж марихгүйгээс хамгаалсан чулуу байхгүй энэ чулуу. Ерөөсөө энэ хамгаалт шүү дээ. Одоо танктай ч юм уу том машинтай хурж ирээд энийг мөргөөд нураачихгүйгээс хамгаалсан л юу байхгүй энэ бол. Тий. Тэгтээ аюу гоё хийчихсэн. Тий. Энэ бол одоо манай Монголд бол энийг зөндөө ингэж хийж болохоор байхгүй. Манай хийсэн ш талбай дээр юм дөрүжиг хийгээд энэ амуудад авсан шүү дээ. Ааха. Одоогийн хаан чинь бол 10 дугаар Фредерик байна шүү дээ. Энэ болохоор 5 дугаар Фредерик байна. Эдний бас түүхэн хааны хөшөө байна шүү дээ. 1849 оны 6 сарын 5 гэж яах юм. Одоогийн эзэн хаан сууж байгаа Фредерик хааны одоо өвөө юм байна шүү дээ. Ер нь бол 1849 он гэхээр чи одоогоос 170 жилийн өмнө амьдарч байсан хүний хөшөө юм байна. Энэ бол Кристиансбургийн ордон буюу Дайны парламентын гишүүдийн байрладаг ийм түүхэн ордон Фредерик хааны хөшөө байд юм байна. Кристиансбургийн ордон руугаа орцгоё доо. Тэгээ энэ Кристиансбургийн ордон бол олон нийтэд нээлттэй юм байна. Харуул хамгаалалт байдгүй юм байна. Энэ хавчин харьцангуй тайван учраас хүмүүс ингээд дотор нь ороод чөлөөтэй үзэн явдаг юм байна. Тэгээ энэ Кристиансбургийн ордны энэ гол хэсэгт байрлах тэр сүм болохоор бидний саяхан Хамбургт очсон сүмтэй бас хэв загварын хувьд бас төстэй юм байна шүү. Тэгээ жуулчид бас айгүй их энд ирдэг юм байна. Олон нийтэд чөлөөтэй байдаг юм байна. Тэгээ энд доторх цэцэрлэг түрээлэн энэ орчин их гоё юм байна. Бид нар чинь парламентын гишүүд дандаа юм жижиг машин унд юм байна шүү дээ. Тийм биш үү? Манай 200 300 залуу шүү дээ. 200 Эдний парламентын гишүүдийн машин гэж шүү дээ. Аа? бид нар Яа. тэр чинь тэгсэн ирнээсээ бүр Дайнын короноор залинждаг юм байна шүү дээ. Тий. Зарим нь бүр ингээд хоёр хаалгатай машин чинь хүртэл унд юм байна шүү дээ. Тийм ээ. Манай Батартай орох чаар нэг ийм машин унаад байсан шүү. Suzuki Jimmy унсан шүү нэгс. Энд чинь ерөөс том машин нэг ч алга. Айгүй л биш баг ерхий сайдын машин тэр биш шүү баг тэр. Тэш манай энэ завчин юм байна урцаа. Жохон задгаа сэрүүхэн болохоор эдэж бүгд нэг пип барьчдаг юм байна шүү дээ. Энэ болохоор нэг хүний 189 Дайнын коро юм байна. Ингэнэ та хоёр нэг дээр даруул Вайкингаар явна, хоёр дээр даруул Англи, гурав дээр даруул Франц, дөрөв дээр даруул Испани, тав дээр даруул Герман гэж тэгж шин. Энд чинь 6 хэлээр явдаг юм байна те. Бидний ингээд аялаа явсан Монгол хэл байхгүй. Монгол хэлээр тайлбар алга гэж. Копенгаген хотын хуучин хотоор ингээд завны аялал хийж байна. Тэгээд хуучин хот нь ер нь 13 дугаар зуунаас үүсэлтэй юм байна шүү дээ. Тэрнээс өмнө болохоор ер нь үүслийн гол шалтгаан нь бас нэг Парисын нэгэн адилаар жижигхэн юм загасчны юм тосгон байсан юм байна. За тэгээд 15 6 дугаар зууны үед бас энэ хавьд чинь энэ хуучин хотын хэсэгт нь юм хамгаалтын цайз, бэхлэлт маягаараас хөгжсөн юм байна шүү дээ. Яг тэгэхээр эн чинь яг нөгөө нэг Копенгаген чи өөрөө ийм хамгаалтын яагаад хамгаалтын хэсэг вэ гэхээр яг одоо дайран өнгөрдөг хэсэг шүү дээ. Копенгаген чи одоо жишээл Хамбургээс дээшээ одоо викингчүүдийн нутг руу гарахад яг нөгөө нэг яг одоо ухтаад байж байгаа учраас энэ Копенгаген хотыг ингээд хаан хэрэм бэхлэлт маягаараас хөгжүүлж ирсэн юм байна. За тэгээд тэрний дараагаас бол 18 дугаар зуунаас ер нь энэ чинь дэлгүүр хошоо тий ресторан, кафе одоо үйлчлэгний газруудтай болоод ер нь одоогийн хэв маяг руугаа орсон юм байна шүү дээ. За тэгээд энэ Дайны Розенбергийн одоо ордон гэх тэнд чинь нэг Дайны хааны Эрдэнэсийн сан байрладаг юм байна. Эрдэнэсийн сан нь болохоор тэр Розенбергийн ордондоо байд юм байна. За тэгээд энэ хуучин хотод бол маш олон уран зургийн галерейнууд тий одоо соёл урлагтай холбоотой жуулчдад зориулсан газрууд маш их байдаг юм байна. Данчууд чинь Копенгагены хуучин хотыг бас хуучин хот гэж нэрлэхгүй дотоод хот гэж нэрлэдэг юм байна шүү дээ. Өөрөөсөө бол. За тэгээ энэ завин дээр ч өстө орон орны жуулчид л явж байна да. Тийм байна. Тийм байна. Гадаадын жуулчд айгүй ихтэй газар юм биш үү те? Жуулчид ихтэй. Энэ манай лагрын байшин шиг мөрс арай урт байшин гол барьсан байх шүү. Голынхаа хэрэг дээр. Эдний Дайны Фредерик хаан ч юм бол ямар ч улс төрийн эрх мэдэл байхгүй юм биш үү? Оо тийм. Зүгээр л одоо бэлэг тэмдгийн хаан
Гэхдээ мэдээж хэрэг тодорхой шийдвэрүүд оролцдог л баг. Гэхдээ парламент нь бол илүү их хэрэг мэдлэлтэй юм байна шүү дээ. Үндсэн хуультай арчилсан парламентын засаглалтаа хаан тулс. Үндсэн хуулиа л одоо ерөнхийдөө барьсан тийм хуультай юм байна шүү дээ. Тэр парламентын гишүүд нь дугуйтай мөсгөд машин гарчдаг юм тий. Тэр машин чинь бол гоё юм биш жижигхэн өрхийгдэг машинтай. Ер нь их easy амьдэрдэг усуд биш энгийн тий хүндний гай болохгүй гэсэн мөрсөө. Нэг тансаг машин тэрэг гэхгүй тий. Бисаа банер 2 үг сурлаа. За. Тэг нь болохоор нэг хаан гэдгийг конге гэдэг юм байна. Энэ хаус гэдгийг хуус гэдэг юм байна. Хаус гэдэг шууд тавчлаа хээ уу гэсэн юм байна. Дайнд та хүн ирэх юм бол зогсоол нэг сони юм биш. Энэ зогсоол руу ингээд ороход шууд оруулчихж байгаа. Тэгээд дотроо тэр нэг машин дээр бүртгүүлэх хэрэгтэй байсан юм. Тэрийг бид нар мэдээгүй. Тэгсэн энд 870 өчтөрийн зочд буудлын паркинг болсон ингээд хэлэхгүй байж байгаад ингээд 900 дээр ингээд одоо баг 1700 юу гэдэг чинь 200 300-аад евро юм шүү. За тий. Баг 200 300-аад евроор ингээд тоогч шүү. Энийг төлөхгүй бол бас болохгүй. За бидэд ингээд Копенгагенаас гараад Шведийн хамгийн захын хот болох Мальмö хот руу явж байна. Тэгээд Мальмö ороход Балтийн тэнгистэй гүүр гарсан энэ том гүүрээр гардаг байгаа. Даанд болохоор ийм 2 гүүр байдаг. Нэг нь Оденс ороход байдаг. Тэгээ нэг нь бол одоо Мальмö ороход байдаг. Балтийн дээгүүр тэнгис дээр тавигдсан юм гайхалтай сайхан гүүр байгаа. Мальмöд одоо бид нэг хоноод зураг авчаад Göteborg гээд Шведийн бас нэгэн хот руу явнаа. Göteborg дахиад нэг хончоо цаашаа Норвегийн Осло хот руу явах гэж байна. Тэгээд цаг агаар сайхан дулаахан болчих шиг боллоо. Шведд одоо бид нэр бас Монгол сүшиний газар орж үзэх гээд байна. Шведги. Манай шингэний орнууд ч одоо энэ л хамгийн гоё адал явдал нөхгүй юу. Ерөөс ямар ч хил хязгааргүй шууд ингээл самбар гараад шууд Нидерланд, Дойчланд, Дойчланд инээ тэрэгээл ингээл Швейцар ингээл Итали гээл ингээ явдаг. Энэ бол шингээний хамгийн гоё одоо адал явдалтай тий. Ондоо газрууд ингээ ойрхон аялаа явцдаг боломжтой. Энэ нь бол хамгийн давуу талаа. Шингээний орн нэгдснээс хойш аялал жуулчлалын орлого нь 10 дахин өссөн гэж байгаа шүү дээ. Ай бас. Скандинав зоо швед. Скандинавийн хойгийн хамгийн том улс шүү дээ. Тэг байгаа шүү дээ. 510 дайны код бай. Тэнд дотроо. Тий. За цаанч баган цагтаа нэр. За тэр Европын шингээний туг Шведийн туг бид тэр харагдаж шүү. Паспорт контрол. Тэр чи бас сүр хүчиг үзүүлнэ шүү дээ. Бас наадвалж. Шагин намрын өдрөл бидэнд айчтэн ирдэ айны шолод бэштэн олсын дэгор цаштан отлоо широн вана цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсамж тадраа нэгэн намрыг отлаа нэгэн насыг үтлээ